одоо элэг гэгч ямар үүрэгтэй эрхтэн бэ гэдэг хэсэг рүүгээ оръё. Эсийн төвшнөөс нь эхлээд элэгний үйл ажиллагааг хамтдаа тойлдож харъя. Монгол хэлэнд элэгтэй холбоотой олон холбоо үгс байдаг. Тухайлбал элэг зүрх өмрөх, элэг эмтрэх, элэг дэвтэх, элэг ихших, элэг татагдах, элэгээ эвхэх, элэг нэгтэй гэгчлэн. Мөн элэг бүтэн хүүхэд сэргэлэн эзэн сайтай мал цовоо гэдэг. Эндээс харуул ямар нэгэн байдлаар элгээр дамжуулж сэтгэл зүрхтэй холбоотой үйлийг төлөөлүүлж хэлсэн байна. Орчин үеийн филологийн ухаанд элэг бол тарих арсны дараа орох үз биеийн хамгийн том дотоод эрхтэн. Насанд хүрсэн хүн дунджаар 1.2-оос 1.5 кг жинтэй элэгтэй байдгаа гэж тодорхойлдог. Бидний биеийн баруун талд өрцөн дол байрладаг элэг гэгч эрхтэн нь 500 гаруй төрлийн үүрэг гүйцэтгэдэг хамгийн ажилсаг эрхтнүүдийн нэг. Тухайлбал хоолтод орсон өөх тосыг шатаах, өөхний хорхийг гаргах, тархийг тэжээх, биеийн дулааныг ерөнхийлөн гаргах, уур болон инээмсэглийг гаргах, булчингийн нэвтэршлийг нэмэгдүүлэх, өөх тосноос шатах дулаанаар биеийг тэтгэх, зүрх судасны хэмийг нэмэгдүүлэх, хүнсний уурагт хэлхийг эрчим хүч болгон хуургах гэх мэт дурдах юм бол дуусшгүй арвин үүрэгтэй. Тэр дундаас цусны эргэлтийг тогтворжуулах хамгийн гол үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл цус хэдий тооны улаан болон цагаан эстэй биеийг хэдий дайны агаар, тос, ус, эрдсээр тижээж байхыг зохицуулдаг. Тэгвэл элэг хэрхэн ажилтдаг юм бол? Мон ухамсар гэгч альва зүйлсийг бүр бүхэлгүй болтол хумхын тоос болтон жижиглэн ойлгоод жижигээсээ бүхэл хүртэл бүтэн болгон ойлгох тэр ухаанаар элгийг ойлгохын тулд эхлээд эсийнхэн төвшнөөс авч үзье. Домчин сударт дурснаар элэг цус ялгаруулагч эс, мангас эс, эрчим хүч үүсгэгч эс гэсэн 3 үндсэн эс байдаг аж. Гипотезууд буюу элэгний эсүүд нь элэгний бүтцийн 80%-ийг бүрдүүлж биеийн бүх бодисын солилцоог удирддаг. Эндээс хамгийн чухал, хамгийн ажилсаг нь элэгний мангас эс аж. Яагаад мангас эс гэж нэрлэсэндээ гэхээр цусны улаан эс нь тээгдэн ирж улаан эсийг хөгшрүүлсэн, гэмтээсэн хор мөн жихрийг улаан эстэй хамт идэж задалж байдаг эс байгаа юм. Элэгний мангас эс улаан эсийг идэхдээ дотор байсан шим тижээлийг задалж элэг рүү шингээж задлагдсан хор бичил биетэн болон бусад эсийг цус болгон ялгаруулах үүрэгтэй байх нь. Хөгшөрсөн улаан эсийн доторх хор болон жихрийг задалж идснээр өөрөө үрждэг. Үржихдээ өөрөөс хуваагдсанаа цус руу хаяад цус дагаж урсан мангас эс өөр бэлчирт нарийсан хэсэгт очиж бэхлэгдэг учраас судас нарийсан хэсэгт бөглөрөл үүсгдэггүй. Элэгний судасны бэлчээр тэр дундаа судас нарийсах орон зайгаар их байдаг ийм эс ажээ. Орчин үеийн ангаах ухааны шинжлэх ухаанд үүнийг элэгний макрофаг буюу каферис гэж нэрлэдэг. Товчхондоо тэд хуучирсан улаан эс, нян, хорыг цуснаас цэвэрлэж эрүүл орчныг хадгалдаг хамгаалтын баг шиг ажилдаг байх нэ. Элэгний мангас эс цусны улаан эснээс хэмжээгээрээ бага байдагч улаан эсэнд арай том хэмжээгээр зоогдон түүнд агуулгадах хорт бодисыг шимж улаан эсийг идэж задалдаг. Ингэж нэг сэртэнгээрээ идэх зураа нөгөө сэртэнгээрээ ялгаруулж байдаг. Үүнийг физиологийн үүднээс нь тайлбарлавал нэг тал нь цусны синус зүйдтэй холбогдож тижээл, хор, даавар хүлээн авдаг бол нөгөө тал нь цусны сүгүүтэй холбогдож цэвэрлсэн бодисуудыг гадагшлуулдаг байна. Нэг гэж тоолоход нэг мангас эс 20 улаан эсийг идэж цэвэрлэн цус болгож явуулдаг учраас мангас эсээр идэгдэж задарсан хор бичил биетэн өндөг цуснд ороод үхдэг.
Энэ эс нь бусад эсээс бодвол олон гадагшлах зуугтай, зараа мэт том гадаргатай. Нэгээрээ сорж байхад нөгөөгөөр нь задалж гаргаж байх байнгын хөдөлгөөнд байдаг. Илэг ирүүл байхад энэ мангас эсийн тоо олон байх, мангас эс түлжих чөлөөтэй орон зай байх нь чухал байдаг. Судасны ханаар мангас эс явах орон зай чөлөөтэй байвал мангас эс өөрөө түлждэг. Зөв амьсгал, гүйж хараан хөдөлгөөнтэй байх, бас инээхэд илэг хөдөлж хөдөлгөөнд орж байдаг. Илэгний эрүүл мэнд яаж ундаг вэ? Илэгний эрүүл мэнд яаж ундаг вэ гэвэл эхлээд судасны хананд байх мангас эсүүдийг хөвлөнө. Мангас эс үхснээр илэгний зарим хэсэгт болон бүхэлдээ судас хагарснаас болж эсвэл цус очоогүйгээс болж цусан хангамжгүй болсон илэгний зарим газар хорыг шүүх чадваргүй болоод хайтангаршиж эхэлдэг. Энэ үед үлэгний цус ялгаруулагч сархиаг эс шим тэжээлийн дутагдалд орж тэжээлгүй болсноос болж хальс болон хатуулаг эс үүсгдэг байна. Илэгний цус ялгаруулагч эсийн хувьсал нь хатангаршиж хатуулаг эс болдог. Үүний улмаас илэгний чулуу үүсдэг ажээ. Ингэж л нөгөө загас шиг гүйлгэр гадаргуутай байх илэг маань арцгар, парцгар болдог байна. Илэг цусаар дамжуулж цусыг цэвэрлэх явцдаа өөртөө их хэмжээний шороо, чихрийг хурааж байдаг учраас үхэхтэй чулууждаг. Илэг идэх явцдаа эдгээр өвчсөн чулуулаг идүүдээ цусны хүйд рүү унгааснаар цусны чулуу үүснэ. Цуснд орсон эдгээр жижиг чулуунууд хайлж нэгдсээр бүхэл том чулуу болдог. Өөрөөр хэлбэл үхсэн мангас эс илэгний хэлгсэн суудсуудыг бөглөхөд тэр хэсгийн цусан хангамжгүй болсон илэгний эс шохойн чулуу үүсгэж хайтангаршина. Цаанаас нь нөхөн түлжих чадамжтай эм хэмтэй эсүүд төрж ургаад цусны хүйдээ рүү шохойн чулууг унгаадаг. Цус нь шингэн байвал түүнд уусаад алга болдог. Их хэмжээний илэгний эс үхсэн бол шохойг буюу тэрхүү хатсан цус за өөрөөр тэрхүү чулууг хайлуулж дийлэхгүй ийхүү цусны чулуу үүсдэг ажээ. Олон илэгний эс үхэхээр илэг шар өнгөтэй болдог байна. Хэрэв илэгний бага зэргийн гэмтэл байгаа бол бөөрлүгээ үхсэн эсээ хурааж хор болгон бүдүүн гизээр дамжуулан гадагшлуулдаг байна. Тэгэхээр үхсэн мангас эсүүд энд тэнд очиж бөглөрөл үүсэхгүй тулд цусны цэвэрлэгийг тогтмол хийж цөсөө ойрхон угааж байх нь чухал байна. Үүнийг богино эргэлтийн цэвэрлэгээ. За харин бөөрийг оруулж цэвэрлэхийг нь домчин сударт их эргэлтийн цэвэрлэгээ гэж дурдсан байгаа юм. Тэгэхээр ойрхон нэг бүтэн өдрийн турш гүйлгэх замаар цөсөө угааж цэвэрлснээр мангас эсийн бөглөрөл арилж шинээр сэлбэгдэх боломжтой. Элхэн дэх хороо бүрэн гадагшлуулж мөн бөөрөнд ирэх ачааллыг буулгаж цусаа шингэн байлгадаг. Элэг зүрхтэй адилхан сэтгэлийг сонсдог хэрэгтэй. Элэг бидний дотоод орчны уур амьсгал, сэтгэл санаа, амьдралын хөвшлийг шууд тусгаж харуулдаг. Стресс, уур бухимдал их байх үед элэг ачаалал авч цус өтгөрдөг бол инээмсэглэл, хөгжил, баяр хөөр нэмэгдэхэд элэгний эсүүд сэргэж эрчим хүчний урсгал жигдэрдэг. Элэг ядарвал хүний бодол сэтгэл гутран хит мэдрэмтгий болдог. Амьдрал шантарч өөх бодол тээх юм бол цус өтгөрч элэг амархан модно. Элэг нь сэтгэл зовнилын үед их цус ялгаруулдаг. Хэрэг болгоё, бүтээе, чадна гэж бодвол цус нь цус мэт шингэн байдаг. Элэг сайн байвал хүн тайван, уужим, зоримог байдаг байна. Цусөө өтгөрүүлэхгүй элэгээ байнга цэвэрлэж байх нь элэгний хороор өвдөхгүй байхын үндэс ажээ. Үүнээс гадна элэгнээс гашуун, нясуун, халуун гэх 3 төрлийн бодис ялгардаг. Халуун гэдэг бодис нь тархийг тижээ, гашуун гэдэг нь сэтгэл хөдлөлийг удирддаг.
Илгнээс гарах гашуун бодис нь тархинд нөлөөлж хүн ургуулan бодож аливаа асуудлыг улам дэлгэмэл болгох хандлагатай байдаг. Инээд хөөртэй буйд жаахан үр дүнг маш том болгонд ихсдүүлдэг. Багахан уур хилэнтэй байхад гашуун гэдэг бодисоос болж томоо уур хилэн болж хувирдаг. Энэ нь зан авирыг өөрчилдөг бодис юм. Жишээ нь хар гэдэг өвчин үүнээс болж бий болдог байна. Тиймээс илгнээс ялгарах гашуун бодисыг сармжуулахын тулд аль болох бүх зүйл сайхан байна, бүтэж байна гэж ухуулах хэрэгтэй. Энэ нь сэтгэл засал болно. Харин нисун гэдэг бодис ялгарвал хилэн бадраах зүйлийг аяаржуулж жижиг болгодог. Хүнийг тайвшруулж, хүнд тэр дэвшүүрийн байдлаас холдох аргыг тархинд хэлж өгдөг байна. Тэгэхээр сэтгэл засал хийж байж тэр илгнээс ялгарах нисуныг нэмэгдүүлдэг байна. Илэг сайн бол сэтгэл санаа доктортой уужуу тэнгэр байдаг. Аливаа зүйлийг тэсвэрлэх, орон зайн өөрчлөлтөд тэсвэржих чадамж өндөртэй байдаг. Иймээс илэг сайтай сэтгэл санаа өөдрөг хүний ажил үйлс бүтдэгэ гэж үздэг. Илэг идэвхжүүлэх зүйлс гэвэл инээд баяр баясгал байдаг. Гунж шаналаад байх юм бол энэ өвчин насны хань баясаад дайжуулаад байвал өтөр хугацаанд ханилах найз. Эдгэн гэдэгтээ итгэлтэй, өөртөөгөө тэмцэх сэтгэлтэй дайчин хүмүүс энэ өвчнөөсөө өтөр салдаг. Харин эргэлздэг, тэнэгэлздэг, өөрийнхөө хомхой сэтгэл, ховдог залхах хандлагатай дассан хүн бол идэхгүй өвчнөд амжирсаар бүр хүүршиж эхэлдэг. Энд насаараа бэлтмэл шахаад амьдрах юм уу? Аль эсвэл бүр мөсөн салах уу гэдэг сонголт хизээд бидний гарт байдаг шүү.